За тэгэхээр энэ удаагийн хичээлээр бид нар lot size болон pips гэдэг хэмжигдэхүүнүүдийн талаар ярилцах болно. За тэгэхээр ерөнхийдөө pip гэж юу юм бэ? За pip гэж юу юм бэ гэх юм бол pip бол өөрөө ханшийн өсөж болон унах үедээ үүсгэсэн байгаа нийт туулсан байгаа замын буюу ханшийн өөрийнх нь өөрчлөлтийг хэмждэг хэмжигдэхүүн гэж ойлгож байна. За энийг гайхчих магадгүй л дээ 3560-аас 3570 хооронд ханш өөрчлөгдлөө гэж бодоход энэ тэдэн төгрөг гэж хэмжих юм шүү гэдэг. Тэгэхээр ерөнхийдөө бол маркетинг ихэнх хослолууд тэгж том хэмжээгээр явдаггүй. Яг манай Монгол төгрөг жоох урд яваад байгаа ч гэсэн тийм. Бусд нь бол яг тэгж урд ингээ өөрчлөгдөд явдаггүй гэсэн үг байна шүү дээ. Окей. Тийм учраас тэднийг тооцохын тулд тэдний энэ төр бүр багахан өөрчлөлтийг тооцохын тулд бид нар PIP гэдэг хэмжигдэхүүнийг хэрэгэлдэг. За PIP гэдэг хэмжигдэхүүнийг ерөнхийдөө юу гэж ойлгох вэ гэхээр их үнээс нь их ханшаас нь бага ханшийг нь хасаад гарч ирж байгаа тооных нь сүүлчийн оронг нь хасгаар гарч ирж байгаа тоо PIP гэж ойлгож болно. Их хослолууд дээр тэгж ойлгож болно. Окей. За ер нь бол PIP гэдэг бол тэгэхээр өсөж болон буурах үед ханшийн өөрчлөгдөж байгаа өөрчлөлтийн нийт туулсан байгаа замыг илэрхийлж байгаа хэмжигдэхүүн гэж ойлгож байна гэсэн. За тэгвэл энийг хэлүүлээ бодъё л та. За жишээ нь магадгүй нэг бүхэл 8000 гэдэг ханшаас нэг бүхэл 7000 гэдэг ханш руу унсан байна гэж бодъё. Тэгвэл нэг бүхэл энд гарч ирэх одоо пипси хэмжээгээ гаргаж ирэхийн тулд бид нар нэг бүхэл 8000 гэдэг ханшаасаа нэг бүхэл 7000 гэдэг ханшаа хасхлаар бид нар тэд гарч ирж байна. 1000 гэдэг ханш гарч ирж штэ. Тэг 1000 гэдэг ханштай. За тэр 1000 гэдэг ханшийнхаа өөрийнх нь сүүлчийн оронг хасхлаар 100 гэж гарч ирж байгаа тийм үү. Тэгвэл тэр 100 гэдэг чинь өөрөө 100 пипс гэсэн утгатай. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр энэ ханшийн өөрчлөлт нь өөрөө 100 пипсийн өөрчлөлт гэж л гэсэн утгатай байхгүй. Тэгэхээр 100 пипсийн уналт явагдчихэ. За магадгүй одоо за бүр толгой эргүүлэхгүйгээр зүгээр нэг бүхэл 8000 гэдэг ханш дээрээс нэг бүхэл 9000 гэдэг ханш руу өссөн байна гэж үтэй. Тэгвэл яг адилхан 1000 гарч ирнэ, хасаад 1000 гарч ирнэ. Тэр 1000-ийнхаа хамгийн сүүлийн оронг хасхлаар 100 гарч ирнэ. Тэгэхээр 100 пипсийн өсөлт үзүүлчээ гэдэг байдлаар явна гэсэн. Окей. За гэхдээ ер нь бол ихэнх хослол төр ингэж болон зарим хослол төр жоохон өөр байгаа. Тийм учраас энийг заавал тэрэн дээр тэг энэ дээр ингэ нэг бүрчлэн ингэж ярихгүй маш энгийнээр бол бид нар PP-г ашиглаж байгаа платформ дээр эсвэл ашиглаж байгаа вебсайтн дээр шууд хэмжиждэг тийм одоо ийм хэмжээс хөвг хэмдэ одоо түүл байдаг. Тэр түүлийг ашиглаад бид нар хэмжиждэг байгаа. Тэгэхээр яг энэ одоо юу гэдгийг энэ оройноос энэ ёроол хүртэл ч юм уу те энэ цэгээс энэ цэг хүртэл А цэгээс Б цэг хүртэл хэр их хэмжээний ханшийн уналт PP-ээр үүссэн байна уу гэдгийг хэмжиж болдог тийм түүл байгаа. Хэрэглэгдэхүүн байна. Тэрнгүүр хэмжиждэг учраас ерөнхийдөө заавал одоо хосол болгоны PP-г нь яаж тооцдгийг мэдээд байх шаардлага байхгүй зүгээр л өөрөө хэмжээд мэдчих болно. За жишээ нь хэд одоо tradiview.com гэдэг сайтн дээр хэдүүлээ шугамыг аваад шугамдаад A цэгээс B цэг хүртэл талаад үзэхэд л тэнд PP нь гараад ирнэ. Окей. Тийм учраас PP гэдэг зүйлийг хэмжих юм байна гэдэг сайн зовх хэрэггүй. Ерөнхийдөө PP гэдэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Хамгийн энгийнээр ойлгоход PP гэдэг зүйл бол өсөлт болон бууралтын үед үүсэж байгаа ханшийн өөрчлөлтийг хэмждэг хэмжигдэхүүн гэдээ ойлгочиход болно гэсэн. Окей. А цэгээс Б цэг, А ханшаас Б ханш хүртэл хэмжигдэхүүн гэж ойлгож болно гэсэн. Окей. За PP гэдэг ойлгомжтой. За тэгээд ерөнхийдөө дараагийн зүйл нь бол lot size гэж байгаа. За lot size гэж юу юм бэ? За lot size гэдэг бол үндсэндээ бид нэр захиалга өгөхдөө маркет дээр buy болон sell захиалгуудыг өгөхдөө ашиглаж байгаа захиалгын хэмжигдэхүүн гэж ойлгож байна гэсэн. Окей. За би тэдэн дотор buy, би тэдэн талаар sell-тэй гэж ярихаас биш. Би $1,000 buy, $1,000 sell-тэй гэж ярьдаггүй. Окей. Тэгэхээр lot size бол захиалга өгөхдөө ашиглаж буй хэмжигдэхүүн чинь гэж ойлгож болно гэсэн үг зэ. За тэгвэл одоо lot size-ын дотроо 0.1, 0.1, 1, 10, 100 гэдэг янз бүр байгаа. Окей. За тэгвэл lot size-ыг бид нэр захиалга өгөхдөө ашигладаг хэмжигдэхүүн гэж ойлгож байгаа тийм үү? Тэгвэл хэдэн lot size-аар ороод хэдэн pips явахад би хэдэн долларын ашиг олж ийнө гэдгээ яаж тооцох вэ? Та энийг тооцохдоо та position size calculator ашиглаж болно. За position size calculator ашиглаад ер нь энэ lot size calculator ашиглаж болно. За baby pips position size calculator гэж байдаг. Илүү төвөөмөл хүмүүс ашигладаг те. Гэхдээ энэнгүүгээр ер нь бол яг өөрсдөө ч ашиглаж байгаа платформ дээр шууд бүгдийг нь тооцоо гаргаад ирдэг. За жишээ нь C-Trader байлаа гэж бодоход stop loss take profit хоёроо хийгээд lot size хийнгүүт чинь хэрвээ яах нь одоо stop зохиулах юм бол хэдийг алдах юм, take profit зохиох юм бол хэдийг авах юм гэдгийг чинь
гаргаад ирдэг байгаа. Тийм учраас энэнд бол нэг санаа зовоодох хэрэг байхгүй. Нэг бол position size calculator ашиглаад нэг бол яг нь шууд seed reader дээрээ харчиж болж байгаа учраас асуудал байхгүй гэсэн. Тэгэхээр ерөөсөө хідэн лотоор ороод хичнээн пипс явуул хідэн төгрөг авах юм гэдгийг заавал одоо өөрөө толгой дотроо ингээл бодоо их ямар шаардлага байхгүй гэсэн. Окей. За тэгэхээр pip гэж юу юм, lot size гэж юу юм? За энэ хоёр маань хоорондоо яаж холбогдож байгаа юм бэ гэх юм бол одоо яаж холбогдож байгаа гэдэг зүйл рүү орж ирье. Яаж холбогдож байгаа юм бэ гэх юм бол бид нар ашиг болон алдагдлын хэмжээгээ тооцохдоо за би яг энэ ханшин дээр ирэхэд би ашигаа авъя. Энэ ханшин дээр ирэхэд би алдагдлаа авъя. Алдагдлаа аваад энэ арилжаанаас гарья гэдэг ингэж явдаг гэж би take profit stop loss гэдэг хэмжигдэхүүнээр хэмждэг гэдгийг би ярьжсэн тийм ээ. Тэгэхээр entry, take profit, stop loss гэж байгаа. Тэгэхээр buy үед бол stop loss чинь доор байгаа. Sell үед бол stop loss чинь дээр байгаа. Buy үед take profit чинь дээр байгаа. Sell үед take profit чинь доор байгаа. Яагаад гэх юм бол buy үед ханшиг өснө гэж үзэж байгаа. Sell үед ханшиг унна гэж үзэж байгаа учраас шүү дээ. Тэр take profit хүртэл хэр их хэмжээний pips-ийн зам туулж байгаа. Stop loss хүртэл хэр хэмжээний pips-ийн зам туулж байгаа. Тэгээд тэрнтэйгээ лотороо үржигдэж гарч ирж байгаа тэр дүн чинь хичнээн доллар алтан онно гэж байна вэ гэдгийг харж болно гэсэн. Энэ хоёр маань хоорондоо ингэж холбогддог. Окей. За тэгэхээр энэ дээр хэдүүлээ одоо риск гэдэг зүйл орж иж байгаа. Эрсдэл. Та арилжаанд хэдэн үе эрсдэл гарах хэрэгтэй юм бэ? Тэр хэдэн үе эрсдэл гарах хэрэгтэй тэр хэмжээндээ л та lot size-а тааруулна гэсэн үг. Гэхдээ stop loss-аа бол тэгж тааруулахгүй. Stop loss ч юм бол өөр таны арилжааны чинь дүрм, setup тэр бүх зүйлтэй чинь уялдаж stop loss чинь гарч ирдэг. Харин lot size чинь бол яах нь өөрөө яг хэдэн хувийн эрсдэл гарах вэ гэдгээр чинь тооцогдож та lot size-а гаргаж ирнэ. Тэгэхээс биш хэдэн доллар алдмаар байна тэр хэмжээндээ stop loss-а тавина гэж байхгүй. Stop loss чинь заавал таны дүрм, setup бүх зүйлтэй чинь уялдаж гарч ирэх хэрэгтэй. Харин lot size чинь бол таны алдах ёстой мөнгөн дүн, алдах ёстой дансны хувьтай чинь тооцогдож гарч ирэх хэрэгтэй. За тэгвэл та яг дансныхаа хэдэн хувийг алдах ёстой энийг арилж байна. За та мэрэгжлийн арилжаач бол та дансныхаа 5%. Тэгээд та эрсдэл гарах зорилготой арилжиж байгаа дансан дээрээ дансныхаа 10%-ийг гаргаж болно. Мэрэгжлийн бус одоо яг сонирхож байгаа арилжаач эсвэл бол та пандад арилжаач буюу ямар нэгэн пандын дансаар арилжиж байгаа тохиолдолд дансны 0.5%-аас 1%-аар арилжиж болно. Пандын дансан дээр ялангуяа та пандын дансныхаа дөрмийг зөрчихгүй тулд 0.5-аас 1% бол заавал байх ёстой юм шүү. 1%-ээс дээш огт гарч болохгүй. Мөн та beginner шатны арилжаачин өөрийн дансыг тодорхой бага хэмжээгээр өсгөж илүү суралцах зорилготой байгаа бол 1%-ийг барих ёстой гэдгийг санаарай. Окей. За ийм байна. Тэгэхээр тэр 1% гэдэг зүйлээ бид нар яг тооцож байна. За $1000 дансан дээр 1% бол мэдээж одоо нэг $10 гарч ирж байгаа шүү дээ. За тэгвэл тэр $10 алдахын тулд би stop loss маань хэдэн pips байна? 10 pips байлаа. Тэгвэл миний lot size хэд байх ёстой вэ гэж тааруулна гэсэн үг байх нь. Тэгэхээр lot size маань өөрөө алдах боломжтой pips-ийн хэмжээтэй уялдаж өгөөд тэгээд дээрээс нь таны данснаас алдах ёстой хувьтай чинь уялдаж өгсөн байх ёстой гэсэн үг байна шүү дээ. Ойлгомжтой тийм үү? Окей. За ийм байна. Тэгэхээр stop loss тэгээд pips, lot size за тэгээд risk гур маань хоорондоо ингэж холбогддог гэсэн үг. Окей. За ингээнээр тайлбарлах гэж оролдлоо. Тэгээд одоо хэдүүлээ жишээ авч үзье. За $1000 данстай би $10 алдахыг хүсэж байгаа. $10 алдах боломжтой угаасаа миний алдах боломжтой дүн тэр. Яагаад гэвэл би дансныхаа 1%-аар л арилждаг юм байна. За тэгээд би ойролцоогоор нэг 10 pips-ийн stop lossтой байгаа. За тэгээд би 0.1 lot size-аар орно тэгвэл 0.1 lot size-аар ороод 10 pips-ийн stop loss авах юм бол би $10 алдна буюу дансныхаа 1%-ийг алдна гэсэн. Окей. Энэ байдлаар явна гэсэн үг шүү. Тэгэхээр дансныхаа хэдэн үеийг алдна гэдгийг эхлээд тогтоож өгөх нь дараа нь би арилжааныхаа setup-ыг тогтоож өгөх нь setup дээр маань миний stop loss хэдэн pips гэж байна. Тэрнтэйгээ lot size-а уялдуулж гаргаж өгөөд арилж байгаа нэг юм шүү. Окей. Ойлгомжтой тийм ээ. За ингэж холбогддог байна. За тэгээд өнөөдрийнхөө хичээлийн энэ үрд өндөрлөе. Бүгдээрээ дараагийн хичээлээр удахгүй уулзцгаая. Товч бүгд тодорхой гэж чадсан гэж найдаж байна.